За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчид болон сонсогчдоо. Тэгэхээр сүүлийн хэд хоног бол үнэхээр завгүй байлаа. За яг үүндээ үсэж засуулах завгүй байлаа. За энэ их завгүй байсны үр дүнд юу ботсон бэ гэвэл та миний баруун талд харагдаж байгаа номын санд ингээд ямар номнууд байгааг бүгдээрээ харж байгаа бах. За үр дүнд нь гэвэл манай сувгийн зүгээс эрхлэн гаргасан энэ XX түүх, хүндрэлтний фото түүх гээд хатуу хавцтай бас овоо зузаан хэдэн хуудастай юм те харъя хэд болчихлоо. За 290 хуудастай энэхүү маш гоё ном бол ингээд бэлэн болоод аль биесээр гар дээр ирчлээ. За тэгээд өнөөдөр буюу Бямб гаригаас эхлээд хотын зүүн бүсээс эхэлж ерөнхийдөө хүргэлт бол хийгдэж эхэлсэн. За урьдчилсан захиалга маань бас яг тооцоолж байснаас бол арай олон хүн захиалга өгсөн болохоор хүргэлт бол төлөвлөгөөнөөс арай жоохон удаж бол магадгүй. Гэхдээ ямар ч хэлсэн хагас бүтэнсэнд бол 2 өдөртөө багтаагаад нэлээд олон хүргэлтүүдийг бол хийгээд амжих байх гэж бодож байна. За ингээд та бүхэн хэрвээ номоо худалдаж авахыг хүсвэл за доор сэтгэл хэсэгт байгаа зааврын дагуу та худалдаж авах боломжтой. За ном маань бол нэлээд цөөхөн тоогоор гарсан. Бас нэлээд хэдэн бол ерөнхийдөө ингээд зарагдчихлаа. Надад бол миний сэтгэлд бол үнэхээр хүрж байна. Өнгө хавцас дизайн загвар агуулга гэх мэт бүх зүйл нь бол таалагдж байгаа гэж хэлэхэд болно. За тэгэхээр өнөөдрийн гол контентэнтэй оръё. Өнөөдрийн дугаараар Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний талаар ярина. За гэхдээ миний хувьд Путинд дуртай эсвэл дургүй эсэх нь бол ямар ч хамаагүй. За мөн Оросын холбооны улсын зүгээс Украинд хийж буй дайн нь зөв эсвэл буруу гэх ямар ч хувийн бодол байр суурьгүйгээр зүгээр үннийг ярих болно. Дэлхийд даяар Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинийг дэмждэг болон үзэн яддаг хэдэн зуун сая хүмүүс бий. Баруун Европын улс орнууд болон Хойд Америкийн хувьд дийлэнх иргэдэнд Путинд дургүй байх хандлага арай давмгайлдаг бол Төв Аз болон Зүүн Өмнөд Аз, Африк, Өмнөд Америк зэрэг газруудын ард иргэд харин эсэргээрээ Путинийг маш сайн удирдагч, жинхэнэ эр хүн гихнүүдээр хардаг. Манай улсын хувьд ч гэсэн иргэд ерөнхийдөө Путинд мөн дуртай болон дургүй гэж яг хоёр хуваагдсан байдалтай байдаг. Тэгвэл өнөөдрийн дугаараар Путинийг дэмждэг олон нийтийн зүгээс түүний гол 5 ололт амжилт буюу Гавьяг хэрхэн онцлон тодорхойлсон талаар ярих болно. Гэхдээ Гавьяг нь ярьж хаад гмийг нь нуугаад өнгөрч бас болохгүй. Тэгвэл мөн адил Путинийг шүүмжилдэг болон Путиний талаар онцгойлон судалдаг судлаачдын зүгээс Путинийг гаргасан хамгийн том 5 алдааг мөн ярих болно. Нэг ёсондоо бол өнөөдрийн дугаараар Путиний 5 Гавья болон 5 алдааг ярина гэсэн үг. Тэгвэл та нэг зүйлийг бас анхаараарай. Эхлээд түүний Гавьягаас эхэлж ярих болно. За учиргүй ингээд маш уртаар ингээд түүний гавьянуудыг яриад Путинийг магтаад байхаар бас Путинд дургүй хүмүүст бол мэдээж бол хэцүү байх болно. Гэхдээ та шүд зуунд тэлсэж үзээрэй. За учир нь энэ ярих ярианд бол нэг ч худлаа зүйл байхгүй. За харин Путиний 5 энэхүү Гавьяг ярьсны дараагаар түүний 5 алдааг бас үргэлжлүүлээд бол ярьж Путинийг бол хүчтэйгээр шүүмжлэх болно. Гэхдээ маш дэлгэрэнгүйгээр. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага Shopee Hub CGM-ийг танилцуулж байна. Та бүхэн хүссэн бүхнээ Shopee Hub CGM сайтаар дамжуулан бүгд найрамдах хятад ард улсын үйлдвэрүүдээс нь шууд захиалга хийх боломжтой болоод байгаа юм а. Та хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар мөн хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гийн хүүгүй хуваан төлөх нөхцлөөр захиалаад карго болон хятад доторх тээврийн ямар ч нэмэлт зардалгүйгээр гэртээ хүргүүлээд аваарай. Хамтран ажиллагч байгууллага Shopee Hub CGM сайт. Мөн та бүхэн маань манай хамтран ажиллагч байгууллага Авторгын хууль зүйн товчоотой хэдийнэ танил болсон байх гэж найдаж байна. Тэгэхээр танд болон таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторгын хууль зүйн товчоонд хандаарай. Доор сэтгэл хэсэг дэх линкээр орж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Эхлээд түүний 5 Гавьягаас эхлэе. Путиний Орос оронд байгуулсан хамгийн том бөгөөд хамгийн ихний Гавья бол яалтчгүй Оросын эдийн засгийн хүнд хямралаас гаргасан явдал юм. Учир нь 1990-ад оны Орос орн буюу Зөвлөлт холбоот улсын задарлын дараагаар тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нь бараг 50%-аар унтчихсан. Инфляц нь 1000% хүрсэн. Аж үйлдвэрлэлийн салбарын талаас илүү хувь нь дампуурч, улсаас салин тэтгэврээ тавих ямар ч боломжгүй болж, нийгмээрээ ядуурлын ангалд унаж, асар хүнд байдалд ороод байсан юм Орос улс.
Харин Путин 2000 онд засгийн эрхэнд гармагцсан эдийн засгийн сахилах батыг чангатгаж улс орны тогтвортой байдлыг бий болгохыг өөрийн тэргүүний зорилт болгосон. Тэрээр энэ ажлаа хийхийн тулд хамгийн түрүүнд газрын тосны салбараас олох ашигаас холимтлол үүсгэх шийдвэр гаргасан байдаг. Учир нь 2000-аас 2008 оны хооронд газрын тосны үн дэлхийд даяар огцом өссөн бөгөөд Орос улс нь тухайн үедээ хэдий дампуураад байсан ч дэлхийн түүхийн эдийн экспортын гол тоглогчдын нэг хэвээр байв. Иймээс газрын тосны экспорт дээр голчлон анхаарснаар гадаад валютын нөөцөө анх удаа 600 тэрбум долларт хүргэж үндэсний тогтворжуулалтын сан гихчиг байгуулж чадсан юм. Уг сан нь ирээдүйд эдийн засгийн хямралын үед зарцуулах эрсдлийн мөнгөн хуримтлалыг бүрдүүлэх учиртай сан байв. Мөн Путин олон улсын валютын сангаас аваад байсан бүх хөрийг төлж дуусгаснаар Оросын холбооны улсыг аль бие ёсоор өрийн дарамтнаас чөлөөж чадсан гэж үздэг. Мөн тэрээр инфляцийг бууруулж санхүүгийн тогтвортой байдлыг бий болгож чадав. 1990 он гарч зөвлөлт холбоотуулсан задарсан даруйда Оросын холбооны улсын инфляц ямар ч хяналтгүйгээр өссөн. 2000 онд инфляц 20% байсан бол 2007 онд 8% болж буурч чадав. Үүний үр дүнд Оросын холбооны улсын төв банк илүү хараат бусаар ажиллаж мөнгөний бодлогоон тогтвортой хэрэгжүүлэх боломж олгосон юм. Мөн Путиний засаглалын эхний жилүүдэд Оросын холбооны улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ боддоор маш хурдтай өсөв. Тодорхойлбол 2000-аас 2008 оны хооронд Оросын холбооны улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт жил бүр 6-аас 8% хүрч байв. Мөн хамгийн гол нь энэ өсөлт нь иргэдийн аж амьдралд боддоор эрг өөрчлөлтийг авчирсан юм. Ямар өөрчлөлт бий болсон бэ гэвэл дундаж цалин хэд дахин өсөж, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэж, гадна болон дотоодын хөрөнгө оруулалтууд нэмэгдэж, Оросын нийгмийн дунд анги буюу дундаж давхарга шинээр бүрдэж, маш сайн тогтвортой дундаж давхаргатай болж чадсанд оршдог. Нэг ёсондоо бол Путиний засаглалын эхний 10 жилд Орос улс эдийн засгийн гүн хямралаас гарч өсөлт тогтвортой байдал санхүүгийн сахилах баттай болж чадсан гэж дүгнэж болно. Энэ бол 2000-аас 2010 оны хооронд өрнөсөн Орос улсын өөрчлөлт юм. Зах зээлийн шуурганд дамраараа эргээд байсан Орос орныг дахин хөл дээр нь босгосон явдал нь Путиний хамгийн том гавьяа байв. Тэгвэл Путиний хоёр дахь том гавьяа гэвэл 1990 оны дараагаар Орос орны төр засаг тогтворгүй, маш эмх замбраагүй байв. Шинэ Оросууд ардчлал гэдгийг анархизм хэмээн ойлгож, юу хүснээ хийсгэж байлаа. Харин Путин төр барьснараа засаглалын босоо бүтцийг хамгийн ихэнд бий болгов. Үүнийг хэрхэн хийсэн бэ гэвэл орон нутгийн захирагчид буюу мужийн захирагчдыг тухайн орон нутгийн ард иргэд бус харин ерөнхийлөгч шууд томилдог болгож өөрчилсөн байдаг. Үүнийг үндсэн хуулийг өөрчлөх замаар хийсэн бөгөөд энэхүү өөрчлөлтийн үр дүнд бүс нутгийн захирагчид бүгд Кремлийн бодлого, Кремлээс ирсэн шийдвэрийг ягштал хэрэгжүүлдэг болов. Мөн төв засгийн газрын бодлогыг шүүмжилж эсэргүүцдэг орон нутгийн дарга нар айжмдаа шахагдаж Кремлийн бодлого, Путиний засаглал Орос орон даяар маш хүчтэй хэрэгждэг тогтолцоо бүрдсэн юм. Мөн үүнтэй зэрэгцээд тэрээр Оросын олигархуудын улс төрдөх нөлөөллийг шууд хязгаарласан байдаг. Тухайлбал 1990-ад онд төрөөс багахан рублээр худалдаж авсан өмчөөрөө дамжуулан хөлгүй баяжиж хөлжсөн олигархууд улс төр хэвлэл мэдээлэл шүүх засаглалыг бүрэн хяналтанд аваад байв. Харин Путин Оросыг далд гараар базаж байсан олигархуудыг шахаж, дарамтлахыг нь дарамтлаж, Михаил Ходоровский тэргүүтнийг нь шоронд хорих замаар улс төрөөс бүрэн үсэн шахаж чадсан. Нэг ёсондоо бол та бизнесээ хий, улс төрд бүү оролц гэх зарчмыг мөрдүүлдэг болсон юм. Мөн үүний дараагаар Путин хэвлэл мэдээллийг төрийн хяналтанд авсан байдаг. Тухайлбал 2000-ад оноос эхлэн ОРТ, НТВ зэрэг телевизүүд төрийн мэдээлэлд шилжиж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд Кремлийн байр суурь давмгаалах болов. Ингэснээр Путиний засгийн газар өөрийн суртал ухуулахыг хянаж, иргэдээ өөрсдийн суртал ухуулахаар тархийг нь удирдан чиглүүлдэг болох ихлэл тавигдсан гэж үздэг. Мэдээж хэрэг үүнийг бас гавьяа гэж хэлэх нь буруу боловч Путиний хувьд гавьяа байв. Мөн тэрээр тагнуул аюулгүй байдлын байгууллагуудын нөлөөг нэмэгдүүлэх алхам хийсэн. Путин өөрөө КГБ-гийн хүн байсан тул ФСБ, ГРУ зэрэг тусгай албатуудын нөлөөг эрс нэмэгдүүлсэн байдаг. Улмаар төрийн өндөр албан тушаалд хуучин КГБ болон армийн офицеруудыг томилж хүчний байгууллагуудын элитүүдийн засаглалыг Орос оронд тогтоосон юм. За тэгвэл түүний Орос оронд хийсэн дараагийн нэгэн гавьяа гэвэл яалтчгүй Чечений салан тусгаарлах хөдөлгөөнийг дарсан явдал гэж хэлж болно. 1991 онд зөвлөлт холбоотуулсан задарсны дараагаар чеченүүд мөн өөрсдийн тусгаар улсыг байгуулахаар тэмцэж эхлэв.
Улмаар Оросын холбооны улсын ерөнхийлөгч Согтуу Ельцины засгийн газар Чеченд цэрэг оруулж салан тусгаарлах хөдөлгөөнийг дарах гэж оролдсон ч Ельцин бүтэлгүйтсэн юм. Ингээд 1996 онд Оросын цэрэг Чеченээс угарч Чечен албан ёсоор Москвагийн засаг захиргаанаас бүрэн гарав. Гэхдээ Оросууд Чеченийг зүгээр харж байгаад тавиад туучиж бас болохгүй байв. Чеченийг хэрв алдвал өөр олон бүгд найрамдах улсууд мөн тусгаар тогтнохыг шаардах эрсдэлтэй байлаа. Гэтэл 1991 онд Чечений зэвсэгт бүлэглэлүүд Оросын холбооны улсын мэдлийн Дагестаны бүгд найрамдах улсад давталсан ноцтой үйл явдал болов. Энэ үед Путин Оросын холбооны улсын ерөнхий сайд байсан бөгөөд тэрээр Чечений асуудал дээр маш хатуу байр суурьтай байв. Путин яг энэ үед өөрийн хамгийн алдарт иштэл болох босгочдыг жорлонд хүндэрч байвал тэнд нь устгах гэх үгээ хэлсэн байдаг. Энэ үг нь тухайн үед Оросын ард иргэдийн дунд нэвт орсон гэж үздэг. Ингээд Путин Чечений дайныг гардан хариуцах болж 1999 оны сүүлээс эхлэн Оросын нисэх хүчин Чечений нийслэл Грозны хотыг бүхэлд нь бөмбөгдөж зэвсэгт босгочдыг маш хүнд байдалд оруулж эхлэв. Ингээд цэргийн ажиллагаа хэсэг хугацааны туршид үргэлжилсэний эцэст 2000 он гэхэд Грозны хот бүхэлдээ Оросын холбооны улсын мэдэлд орж хэд хэдэн босгочдын толгойлогчдыг устгасан байдаг. Ахмад Кадыровыг Чечений захирагчаар томилох тохироо хийсэн бөгөөд өдгөө түүний хүү Рамзан Кадыров Чеченийг захирч байна. Рамзан Кадыровын засаглалд ор Чеченд хүний эрх маш ноцтой зөрчигдөж байгаа хэдий ч хамгийн гол нь Оросын холбооны улсын ашиг сонирхлын үүднээс харж үзвэл Чеченд дахин салан тусгаарлах зэвсэг тэмцэл гарсангүй. Путиний хувьд энэ л хамгийн чухал. Мөн Чечений дайн нь Оросын итгэл найдвараа алдсан олон сая иргэдэд төрийн хүч чадлыг харуулсан бөгөөд Путин Орос орныг хамгаалж чадах лидер гэх имижийг Чечений дайнаар өөртөө бий болгож чадсан гэж үздэг. Харин Путиний дараагийн том гавьяа гэвэл тэрээр Оросын геополитикийн нөлөөг дахин сэргээж чадсан явдал гэж үзэж болно. Энэ нь зөвлөлт холбоотой улс задарсны дараах сул дорой Оросыг дахин их гүрний статустай болгож дэлхийн улс төрийн тавцанд нөлөө бүхий тоглож болгосон гэх утгатай гэж хэлж болно. Путин Америк нэгдсэн улсад төвтэй нэг туйлд дэлхийн шин дэг журамд шүүмжлэлтэй хандаж Оросыг өөр олон туйлуудын нэг байх ёстой гэх үзэл санааг хамгийн анх гаргаж ирсэн байдаг. Тэрээр мөн 2007 онд Мюнхний аюулгүй байдлын баг хурал дээр дэлхийн нийтэд хандаж Америк нэгдсэн улс нь олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээг зөрчиж дангаар ноёлж байна хэмээн эв тодор мэдэгдэж байсан удаатай. Үүний дараа Путин 2014 онд Украины Кримийн хойгийг нэгтгэж өөрийн улаан шугамыг тогтоосон байдаг. Тэрээр шуудхан хэлэхэд барууны орнууд Украин руу улам бүр ойртож НАТОг тэрж байгаа явдлыг Оросын аюулгүй байдалд занал хийлж байна гэж үзв. Үүнийг ойлгохын тулд монголчууд бид Орос улсын ерөнхийлөгчийн төвшөнд харж сэтгэж байж ойлгоно. 2014 онд Кримийн хойгийг нэгтгэснээр Путин Оросын хар тэнгисийн цэргийн баазын аюулгүй байдлыг хангаж НАТОгийн төлөвлөлтөнд эсэргүүцэл үзүүлж геополитикийн улаан шугам тогтоосон юм. Мөн өөрийгөө бүх слав угсаатнуудыг хамгаалагч, эвент тэтгэгч хэмээх ойлголтыг өгөхийг оролдов. Мөн 2015 онд Орос улс нь Сирийн иргэний дайнд Асадын дэглэмийг хамгаалж оролцов. Ингэснээр Оросын холбооны улс нь ойрхон орнуудын нутагт Америк нэгдсэн улс болон НАТОтой өрсөлдөж Төв Азийн бусад улсуудтай холбоогоо төвлөж чадав. Улмаар үр дүнд нь Сирдэх Тартус бонд Хмеймим агаарын баазуудыг ашиглах замаар Оросын тэнгисийн болон агаарын цэргийн нөлөөг ойрхон орнуудад тогтоож чадав. Гэвч харамсалтай нь Украины дайн эхэлсний дараагаар Асадын дэглэм саяхан нуран унаж Путин Сирдэх нөлөөгөө автчихлаа. Тэгвэл үүн дээр бас үргэлжлүүлээд ярихад Шанхай хамтын ажиллагааны байгууллага БРИКС зэрэг эвслүүдийг тэрээр маш идэвхтэй дэмжиж эхэлсэн бөгөөд эдгээр нь барууны улс орнуудаас хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд гэж ойлгож болно. Эдгээр байгууллагууд өдрөөс өдөрт хүчээ авснаар дэлхийн ертөнц хүн төрлөختөн улам бүр олон туйлд эрен үейлүү тэмүүлж барууны геополитикийн монопол байдлыг сөрөг хүчин бий болж эхэлсэн гэсэн үг. Тэгвэл эцэст нь Путин Оросын үндэсний бахархлыг дахин сэргээсэн гэж дийдэх дэмжигчд нь онцолдог юм. Энэ нь зөвлөлт холбоотой улс задарснаас хойш иргэдийн итгэл алдарсан байдал, сэтгэл готрол, их гүрний үн цэнэ автсан гэх мэт олон нийтийн мэдрэмжүүдийг өөрчилж Орос хүн байхын бахархлыг дахин сэргээсэн гэж тайлбарлаж байгаа юм. Үүнийг жаахан задалбал 1990-ад онд Оросын ард иргэдийн дээвинхэн шахуу эдийн засгийн хямралд сөхөрч төр засгаа арчаагүй сул дорой мэтээр хардаг болж бид ялагдсан. Барууны капиталистуудын хөлөнд бяц гიშгүүлсэн гэх гутранг сэтгэл зүйтэй болоод байв. Аргач үгүй. Өчигдөрхөн дэлхийн талыг байлдан дагуулж байсан зөвлөлт холбоотой улс хэмээх их гүрний ард иргэд байсан хүмүүс
Маргааш нь өдрийн хоолойч олж идэж чадхааргүй хагас өдсөглөн хүмүүс буцхолсон учраас нийгэм даяараа сэтгэл готролд орцгоосон юм. Харин Путин төрийн эрхэнд гарахдаа асар хүчрхэг удирдагчийн дүрээр гарч ирсэн бөгөөд тэрээр өмнө нь бид хүчрхэг байсан. Одоо дахин сэргэх болно хэмээн үндэсний сэргэлтийн үзэл санааг тунхаглаж итгэвч найдвараа алдсан Оросын ард түмэнд дахин агуу болох урам зориг өгсөн гэж үздэг. Тэрээр дан ганц эдийн засгийн өсөлтийг бий болгохоос гадна иргэдийнхэн сэтгэл зүй хүчрхэг болгохын тулд сургууль, хэвлэл мэдээлэл, кино, парад гэх мэтээр маш олон салбарт асар их ач холбогдол өгч Орос хүн бол ялагч гэх ойлголтыг өгснөөр Оросууд эргээд их гүрний дээрэнгүй амбицтай бодж хэвсгэсэн байдаг. Гэхдээ зөвхөн зөвлөлт холбоотуулсан гэлтгүйгээр бүр Оросын эзэнт гүрний түүхийг хүртэл сөхөж, үнэн алдартны шашны сэдвийг хөндөж, Орос бол түүх соёлын хүчний их гүрэнгийнх үндэсний үзэл санааг маш сайн суртал ухуулахын замаар бий болгож чадав. Харин үүний дараа маш чухал зүйл буюу гадны аюулаас айлгаж дотоодын эв нэгдлийг тэрээр бэхжүүлж чадсан юм. Тухайлбал барууны эрдэв эдийн засгийн хоригууд, НАТОгийн төвөлт, Украин дахь барууны дэмжлэгтэй хувьсгал зэргийг тэрээр маш сайн үлгэн авч гадны дайснууд Орос орныг гутаанд оромжлохыг хүсэж байна хэмээн иргэддээ тайлбарлав. Гадны дайсны аюулаас айсан ард түмэн хүссэн хүсээгүй айжмаар үндэсний эв нэгдлийн уур амьсгал руу хөтлөгдсөн юм. Мөн нэг зүйлийг энд цохон хэлэхэд Путин 2014 онд Кремийг нэгтгэсний дараагаар Путиний рейтинг тухайн үедээ бүр аимшигтай оргил буюу 80% хүрсэн байдаг. Учир нь тэрээр ямар ч дайн хийлгүйгээр газар нутгаанд тэлж хар тэнгисийн флот авч чадсан учраас иргэдэн түүнээр асар их бахархаж байв. Мөн Путин өөрийн шин зэвсгүүдэд маш сайн PR хийсэн бөгөөд хит авиан пуучин, цөмийн гурвалсан хүчин гэх мэт зэвсгэлүүд болон стратегиудаа ард түмэндээ таниулснаар биднийг хинж давж чадахгүй. Оросын армийг хүндлэх ёстой гэх суртал ухуулахыг хийж, энэ нь ч өнөөдөр амжилт олж, Орос залуус өөрсдийн зэвсэгт хүчин, түүхэн улаан армийн сүр хүчээ иргэн дурсаж бахархдаг болов. Мөн тэрээр Орос хүний үнэт зүйлийг шинчлэн тогтоосон юм. Орос улс бол хүчтэй төр засагтай, иргэд нь их оронч үзэлтэй, Христийн үнэн алдартны шашинтай гэх мэтээр нэг ёсондоо бол өв соёлтой, түүхтэй, төвчээртэй, баатарлаг ард түмэн гэх маш том ойлголт үндэсний бахархлыг амжилттайгаар ард түмнийхэн дунд нийтлэхээр бий болгож чадсан юм. Тэгэхээр ёстой үнэхээр их юм ярьчихлаа. За хойд хөршийн буюу Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиныг маш их магтчих шиг боллоо. За гэхдээ хэдийгээр одоо магтаж эрг өнцгөөс нь ярьсан боловч энэ дунд бас яг энэ нь худлаа гэд хэлчих худлаа зүйл бол байхгүй. Тэгвэл одоо та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох TGNM Systems IT Store-ыг танилцуулсныхан дараагаар Владимир Путиний 5 алдаа буюу за өөрөөр бас 5 буруу шийдвэр, 5 гим нүгэлж гэж хэлж болох тиймэрхүү сэдвийн хүрээнд ярих болно. TGNM Systems IT Store-ын зүгээс таныг цахим ертөнцөөр аялахад тань туслах хамгийн өндөр хүчин чадалтай компьютеруудыг хамгийн найдвартайгаар мөн баталгаатайгаар худалдааж байгаа юм а. Та өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулсан хүссэн үзүүлэлттэй компьютераа энэ дэлгүүрээс худалдан авах бол боломжтой. За мөн та худалдан авалт хийхдээ StorePay, Son болон Pocket Zero зэрэг зээлийн аппликейшнуудаар дамжуулан худалдан авахыг бүрэн боломжтой юм а. Тэгвэл Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин өндөг шиг өөгүй төгс хүчрхэг эр хүн удирдагч юм уу гэвэл бас үгүй. Одоо би Путинийг шүүмжлэгчд барууны улс орнуудын хэвлэлүүдээр гаргасан түүний хамгийн том 5 алдааг танилцуулъя. Нэгдүгээрт гэвэл Путин ардчлалд шилжиж байсан Орос орны ардчилсан шилжилтийг зогсоосон буруутан. Тэрээр хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, томоохон телевизүүд мэдээллийн агентлагуудыг хүчээр төрийн мэдэлд оруулсан юм. Мөн сөрөг хүчний улс төрчдөө шахан хавчиж байсан бөгөөд хамгийн сүүлд гэхэд Алексей Навальныг шоронд хорж, улмаар Навальны тэндээ амиа алдахад хүрсэн. Түүнчлэн Путин сонгуулийг санал хураалтыг хяндаг гэх бөгөөд Оросын бүх хуулиудыг өөрт ашигтайгаар хүсснээрээ өөрчилдөг системийг Орос улсад бий болгосон юм. Үр дүнд нь Путин Орос улсад хязгааргүй эрх мэдэлтэй болж, Орос улс нэг хүний төвтэй авторитар дэглэм рүү шилжсэн гэж олон улсын байгууллагууд үздэг байна. Зарим жишээнүүдээс дуртахад 2008 онд түүний ерөнхийлөгчийн бүрийн эрхийн хугацааг 4 жилээс 6 жил болгож өөрчилж, үндсэн хуулиндаа хэрцгийгээр гард дүрв. Улмаар 2020 онд тэрээр
дахин үндсэн хуулиа өөртөө зориулан өөрчилж, өмнөх хугацаагаа тэгвэж 2036 оны хүртэл эрх барих бүх боломжийг өөртөө бүрдүүлв. Мөн тэрээр Оросын шүүх засаглалыг хараат болгосон гэж хэлж болно. Шүүхийн томилгоод шүүхийн шийдрүүд нь Кремлийн хяналтад бүхэлдээ оров. Улс төрийн хэрэгтэй с жигтнүүдийг яллах, тэднийг системтэйгээр хорих, шүүхийн шийдрүүдийг өөрт ашигтайгаар гаргах тийм тогтолцоог Путин бий болгосон юм. Мөн тэрээр иргэний нийгмийн байгууллагуудыг дарамталсан бөгөөд төрийн бус байгууллагуудыг гадаадуудын төлөө ажиллаж байна хэмээн харлуулж, хуулийн дарамтанд оруулав. Мөн хүний эрх ардчлал сонгуулийн хяналттай холбоотойгоор төрийн бус байгууллагуудыг албадан хаах шийдвэрүүдийг гаргав. Гэхдээ үүн дээр бас нэг зүйлийг нэмж хэлэх ёстой байх. Үнэхээр барууны санхүүжилттайгаар Оросын улс төрд нөлөөлөх гэсэн маш олон төрийн бус байгууллагууд USAID гэх мэт байгууллагуудын санхүүжилттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байсан нь үнэн. Гэхдээ тэр шуурганаар далимдуулан бор зүрхээр үнэнчээр явж байсан байгууллагуудыг хүртэл бүгдийг нь нэгэн зэрэг хаасан юм. Тэгвэл түүний дараагийн нэг том алдааг Украинд халдан довтолсон явдал гэж үзэж байна. Тэрээр 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Украин улс руу дайрсан бөгөөд Путин Киевийн дэглэмийг богино хугацаанд буулган авснаар Украин дахь барууны нөлөөг үгүй хийж Украиныг төвийг сахих статустай улс болгож НАТОд элсгээс сэргийлнэ гэж үзсэн. Гэвч энэ нь түүний хүслээр болоогүй бөгөөд маш олон сөрөг үр дагавруудыг ар араасаа дагуулсан гэж үзнэ. Тухайлбал Путин дайныг 3-7 хоногийн дотор дуусна гэж тооцсон нь хамгийн буруу тооцоолол байв. Мөн Украины ард түмнийг Путин ингэтлээ эсэргүүцэн тэмцэлтэн гэж огтоосон төсөөлөөгүй. Үүний дараагаар Путин барууны улс орнуудын нэгдмэл хариу үйлдэл буюу ихээхэн хэмжээний зэвсгийн нийлүүлэлт болон Оросын эсрэг маш их хориг арга хэмжээнүүд авна гэдгийг дутуу тооцоолсон байгаа юм. Гэхдээ энэ бүхнийг Путин өөрт ирсэн мэдээллүүдээр үндэслэн тооцоолсон бөгөөд харин гол буруут нь Оросын холбооны улсын гадаад тагнуулын байгууллага буруу мэдээллүүд цуглуулж дээшээгээ эвтгсэн гэх дүгнэлт гараад байна. Украины дайнд түүний төсөөлснөөр яваагүй улмаас Оросын холбооны улс нь нийт 13,000 гаруй төрлийн хоригт орсон бөгөөд энэ нь Иран, Хойд Солонгосоос илүү олон тооны хоригтой байгаа гэсэн үг. Мөн олон улсын санхүүгийн SWIFT гүйцэтгээс хасагдсан явдал барууны 1000 гаруй компаниуд Оросд үйл ажиллагаагаа зогсоосон хэрэг, гадны хөрөнгө оруулалт зогсосноор эдийн засгийн савлгаанаас гадна технологийн хомсдол бий болсон явдал мөн батлан хамгаалах зардал маш өндөр байгаа ч харамсалтай нь дайнд хангалттай үр дүн үзүүлж чадахгүй байгаа явдал зэрэг нь өнөөдөр Орос орны хамгийн хүнд асуудлууд болон хувираад байна. Украины дайн Путиний санснаар өрнөөгүйгээс болоод мөн олон улсын тавцанд Оросын холбооны улсын нэр хүнд асар хурдтайгаар унсан бөгөөд Орос нь аль биесээр бүгд найрамдах хятад ард улс, Хойд Солонгос, Иран, Беларусь зэрэг улсуудтай адилаар авторитар улс гэж үзэгдэх болов. Мөн тус улсын дотоодод хүртэл сөрөг үр дагаврууд гарав. Тухайлбал мэдээч хэрэг хамгийн түрүүнд мянган Орос залуус дайнд амиа алдцгааж байна. Мянган Орос эхнэрүүд бэлэвсэрч тэр хэмжээний олон Орос ээжүүд өөрсдийн хайрлаж өсгсөн үр хүүхдүүдээсээ үрд хагцаж байна. Үүний улмаас иргэдийн дунд дайныг эсэргүүцэх үзэл гарах болсон бөгөөд эсэргүүцэд үзүүлсэн иргэдийг мөн мянгаар нь шоронд хорж байгаа юм. Нэг ёсондоо бол Оросын ард иргэдийн дотор ирээдүйдээ итгэх итгэл маш хурдтайгаар унаж байгаа. Энэ бол үнэн. Учир нь дайн дэндүү удаан үргэлжилж байна. Тэгвэл Путиний дараагийн нэгэн том алдаа бол Оросыг хятадын хараат болох эхлэлийг тавьж байна гэж үзэж байгаа юм. Барууны хориг арга хэмжээнүүдээс зугтах, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Путин хятадын тал руу асар хүчтэй хазаасан нь Трамп болон монголчууд хоёрын санааг асар ихээр зовоож байна. Хэдийгээр Орос орн хятадын хүнжилт шургаж байгаа нь өнөө маргааштай гарц мэт харагдаж байгаа ч урт хугацаанд Оросыг геополитикийн хувьд хятадын хараат болгох ноцтой үр дагавартай алхам гэж харагдаж байна. Гэхдээ Путин энэ эрсдэл, энэ үр дагаврыг мэдэж байгаа юу гэвэл мэдэж байгаа. Харамсалтай нь нэгэнт тэрээр Украины дайнд гараа хэтэрхий гүн дүрж бүх бооцоогоо тавьчихсан учраас ухрах зам гэж байхгүй болсон. Оросын холбооны улсын хувьд барууны зах зээл хаагдсан тул тэд нефт болон хийн гол худалдан авагчаа хятад улс болгов. Үр дүнд нь өөр худалдан авагч байхгүй учраас хятадууд давуу талаа ашиглаж Оросын байгалийн хийг олон улсын зах зээлийн үнээс 30-40% хямд үнээр худалдан авч байгаа. Харин тэрхүү худалдаалсан мөнгөөрөө Орос улс өнөөдөр дайнаа санхүүжүүлж улсынхан ард иргэдийн цалин тэтгэврийг тавьж байна. Мөн барууны бүх хөрөнгө оруулагчид гарсан тул өнөөдөр Оросын хамгийн том хөрөнгө оруулагч гадаад худалдааны түнш нь бүгд найрамдах хятад ард улс болон хувирав. Гэхдээ үнэн дээр энэ хоёр улсын худалдаанд дэндүү тэгш бус нөхцөлтэй байгаа буюу бүгд найрамдах хятад ард улсад маш ашигтай байна. Оросын холбооны улсад хятадаас өөр том худалдан авч байхгүй болсон тул
Оросын эдийн засаг бүхэлдээ нэг удсаас хараат болон хувирч эхлэв. Мөн барууны технологи, програм хангамж, тоног төхөөрөмжийн импорт зогссон учраас Орос нь Хятадын технологиг авахаас өөр сонголтгүй болж байна. Үүнд ухаалаг гар утас, чип, интернет төхөөрөмж, камер, хиймэл оюун ухаан, автомашин гэд бүх зүйлс орно. Маш найдваргүй, чагнаж тагнадаг байж мэднэ. Гэвч Оросуудад өөр сонголт алга. Оросод Toyota болон Benz автомашинууд, iPhone болон Samsung гар утаснуудыг октоосон чөлөөтэй худалдаалагдахгүй байна. Мөн Орос улс дайны өмнө Хятад болон барууны голд тэнцвэрийг барьдаг геополитикийн тэнцвэржүүлэгч байсан бол өнөөдөр Орос улс нь Бээжингийн ард зогсдог угчны хүүхэд болон хувираад байна. Ер нь Орос Хятад хоёр улсын түүхэнд тэдний харилцаа үеийн үед энэ хоёр улс хоорондоо өрсөлдөгчд байсаар ирсэн бол өнөөдөр анх удаага Орос улс нь Хятадд итгэхээс өөр аргагүй болж өрсөлдөөн бус итгэлцэл дээр тогтсон харилцаа бий болгож байна. Мөн хамгийн ноцтой зүйл гэвэл Сибирийн газар нутаг гээд шууд хэлчихэд бас буруудахгүй. Сүүлийн жилүүдэд Хятадын хөрөнгө оруулалт худалдаа цагаачид Сибирт эрчимтэй, бүр маш эрчимтэй нэмэгдэж байна. Сибирь бол байгалийн баялагын асар том их үүсвэр. Хэрв энэ ирчээр Орос эдийн засгийн хувьд улам хүнд байдалд орсоор байвал Сибирь Хятадын мэдэлд нэг л өдөр шилжиж магадгүй. Үүнийг олон улсад барууны эрдэмтэд economic annexation буюу эдийн засгийн түрэмгийлэл гэж тодорхойлох болов. Тэгээд эцэст нь Орос улс Хятадд маш хямд үнээр түүхий эд нийлүүлж дайны санхүүжилтөд босгодог болов. Мөн Орос Хятадын харилцаа ийм байх нь манай улсын хувьд аимшигтай аюултай гэдгийг дунд нь орших монголчууд бид хэлүүлэлтгүйгээр ойлгож байгаа байх. Тэгвэл Путиний өөр нэгэн том алдаа нь тэрээр залуу үеийн итгэлийг автаж секретнүүдээ гадагшаа алдаж эхэлсэн явдал юм. Оросын холбооны улсад интернет, сошиал медиа, сургууль соёлын бодлогод маш хүчтэй төрийн хяналт бий болов. Ихтэйд сургуулиудад эх оронч үзэл гэх нэрээр суртал ухуулаг хийдэг болсон. Багш болон оюутнууд оруулсан пост, хэлсэн үгнийхэн хариуд эрүүгийн хариуцлага хүлээдэг болов. Нийт ялангуяа дайныг эсэргүүцсэн агуулгатай зүйлс нийтэлж ярьсан бол мөн Оросод цэргийн дайчилгаан эрчимтэй явагдсан учраас залуус гадагшаа зогтох болсон бөгөөд 2022 онд Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш 800 мянга гаруй Орос залуус гадагшаа дөрвөн гарцгаасан гэх аимшигтай тоо нийтлэгдээд байна. Тэдгээр залуусын ихэнх нь дээд боловсролтой IT инженер, хуульч, шинжлэх ухааны салбарт ажилладаг залуус байна. Нэг ёсондоо бол Орос улсын ирээдүйг бүтээх ёстой залуу үеийн сэхэтнүүд дайнд өгөхгүй тулд эх орноо олон зуун мянгаараа орхиж гадагшаа гарсан нь төр засагтаа итгэх итгэл бүрэн үгүй болсны хамгийн тод илэрлэл юм. Та бүхний зарим нь бодвол сая өвөл Таиланд болон Вьетнам, Турк зэрэг улсуудаар аялаж явсан байлгүй. Оросууд хэр олноороо дайнаас зогтож байгааг өөрсдийн нүдэрээ гэрчлэн харсан байх гэж итгэж байна. Мөн Оросын холбооны улсад сүүлд хийсэн судалгаагаар IT салбарын 10 хүн тутмын 6 нь улсаасаа цагаачлах хүсэлтэй байгаа нь нотлогдсон. Нэг ёсондоо бол Оросод стартап, шинжлэх ухаан, шин санаа, бүтээл сэтгэлгээний гол хүн хүч нь үндсэндээ гадагшаа гараад дуусах төгөж байна гэсэн үг. Мөн залуу үе сонгуульд итгэхээ болов. Ухаан орохтонд нэг нам, нэг хүн байдаг байсан нь одоо 90 цент хүрсэн ч яг л өмнөгшгөө хэвээрээ. Ийм нийгэмд амьдрах нь утгагүй байгаа учраас залуусын дунд Оросод юу ч өөрчлөгдөхгүй гэх үзэл санаа асар ихээр давмгайлж байна. Социологийн судалгаагаар Оросын 18-аас 35 насны дийлэнх залуус гадаадад амьдрахыг хүсэж байгаа нь тодорхой болов. Энэ мэтээр ирээдүйд төр засагтаа итгэл алдарсан явдал нь улс орны хөгжлийг хөдөлгөгч хүч болсон залуу үеийг дотроос нь мөхөөж байна. Энэ бол Путиний хамгийн том алдаануудын нэг юм, маш харамсалтай. Эцэст нь Путин хөрш орнуудынхаа итгэлийг алдаж өөрийн геополитикийн нөлөөг мөн устгаж байна. Путин уг нь хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан. Мөн Варшавын гэрээнд байсан улс орнуудыг өөрсдийн хяналт, өөрсдийн нөлөөнд байлгахыг хүссэн. Их гүрний амбицлог удирдагчийн хувьд энэ нь мэдээж байж болох амбиц юм. Гэвч тэрээр энэ амбицаа хэрэгжүүлэхийн тулд дарамт шахалт, дайн, эдийн засгийн нөлөөллийг ашигласан нь түүний гол алдаа юм. Үр дүнд нь тэдгээр орнуудад Оросын зүгээс айх айдас, үл итгэлцэл бий болгож хөрш орнуудаа Оросоос зай барих баруунтай улам бүр ойртоход түлхэв. Нэг ёсондоо бол түүний үйлдэл түүний зорилгын эсрэг чиглэсэн гэсэн үг. Ер нь яаж ч бодсон айдас дээр суурилсан хүндлэл хэр бат бөх байх бол тухайлбал 2008 онд Гүржид хавтсан явдал. Энэ нь тус улсыг НАТОд эзсэх хүсэл эрмэлзэлтэй болгож өгсөн юм. Мөн 2014 онд Кримийг нэгтгэсэн явдал. 2022 онд Украины дайныг эхлүүлсэн зэрэг нь Украиныг улам бүр барууны хүнжилт хийж өгсөн алхам болов.
түүнчлэн уг дайнаас болоод Швед, Финланд зэрэг улсууд хүртэл далмаар нь НАТОд эзсчихв. Улмаар 2022 онд Казахстан улсад томоохон эсэргүүцэл үүмэн ботсон бөгөөд үүний дараа Оросын цэргүүд тэнд нэвтрэн орсон боловч нэг их удалгүй Казахстан нь Орос гэхээс илүүтэйгээр Хятадтай харилцаагаа огцом сайжруулж эхлэв. Мөн Молдов, Армен зэрэг стратегийн чухал улс орнууд Оросоос сэтгэл зүйн хувьд улам бүр холдож барууны орнууд руу түншлэх сонирхол нь давмгаж эхлэв. Уг нь их гүрний удирдагчид байж болох ёстой зөв ёсны амбиц боловч түүнийг хэрэгжүүлэх арга зам нь өөрөө хүчирхийллийн арга хэлбэр байсан учраас Орос улс өнөөдөр хөрш орнуудтай айдас төрүүлдэг том мангасын дүртэй болцоход байгаа нь Путиний нэгэн том алдаа юм. Мөн манай улсад чиглэсэн ард иргэд хоёр хуваагдаад байна. Ерөнхийдөө ахмад насны иргэдийн дийлэнх нь Оросын талыг баримталж байгаа бол харин залуу үе барууны талыг түлхүү баримталж байх шиг харагдаж байна. Гэхдээ хамгийн гол нь бид аль нэг талыг барих бус харин өөрсдөд ашигтайгаар тоглох нь чухал. Учир нь бид тэр Армен, Молдов, Украин, Гүрж гэх мэт улсуудтай адилаар олон хөрштэй далаад гарстай улсууд биш бөгөөд бидэнд тийм ч их сонголт үнэндээ байхгүй. Бид харин тэсэж үлдэхийн тулд ухаанаа уралдуулж хийж чадах бүхнээ хийх нь өөрөө бидний хамгийн чухал үзэл баримтлал гэж бодогдож байна. Тэгэхээр өнөөдрийн дугаар та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Би аль нэг талыг нь баримталж яриаггүй, хоёр талын тэнцвэрийг олж ярьсан гэдэгт итгэж байна. Та бүхэн ч гэсэн тэгж бодогдсон байхаа. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.